Шинээр томилогдсон хилцээгийн агентлагын дарга нарын үйл ажиллагаатай аймгийн удирдгууд болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналтын орооны гишүүд өнөөдрөөс эхлэн танилцж байгаа билээ. Өглөөний 10 цагт Дархан талаарын цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсан бол өдрийн 15 цагт хөдөлмөр халамж үйлчлэгийн газрын үйл ажиллагаатай танилцсан юм а. Иргэддээ үйлчлэх төрийн албаны соёлыг төлөвшүүлэх эрхэм зорилготой тус газар нь хөдөлмөр эрхлэлтийн хилтэс, нийгмийн халамжийн хилтэс, захиргаа хяналтын гэсэн 3 хилтэстэйгээр нийт 44 хүний бүтэц оронтоотойгоор ажиллаж байгаа гэлээ. Аймгийн засаг дарга Насанбаатарын санаачлагаар нийгмийн халамж үйлчлэгээний хилцээний хуучин байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв болгохоор шийдвэрлэж засаг даргын нөөц сангаас 5.5 сая төгрөг, 2013-аас 16 онд дэлхийн 100 олон улсын байгууллагаас 30 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосны үндсэн дээр өнөөдөр хөгжлийн төв тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж хэвссэн билээ. Нийгмийн халамж үйлчлэгээний хилцээний хуучин байранд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нөхөн сэргийх анги, сэтгэл шингэсэн үйл нөхөрлөл, дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны дархан дах салбар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгслүүдийг хөнгөлөлттэй үнээр борлуулдаг очирц тулах трейд компани Насан туршийн боловсролын төв байрлаж үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. За манай нөхөрлөлчин 2012 оноос хойш 10 хүний анх эхэлж үүсгэн байгууллагад 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан. Одоо нөгөө гутал, таавчиг одоогийн байдлаар бол бид нар тоор, арьсан тоор, цүнх, гашлагын кентер зэрэг хийж байгаа. Тэгээд манайх чинь төслийг анх эхэлж 2013 онд хөдөлмөрийн хилцээс авч ирсэн. Манайх ч одоо 7 хүний бүрэлдэхүүнтэй. Одоо шинээр нэг аялалч авч байгаа. Ингээд 8 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгэхээр өөрснөө ингээд үйл ажиллагаагаа явуулал боломжоор л энэ. Дархуул аймгийн хэмжээнд 4700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг нь аймгийн хүн амын 4.4% эзлэж байна. Тиймээс энэхүү аймгийн удирдлагууд эдгээр иргэдийг анхааралтай авч тэднийг нөхөн сэргийх хэмжлэгэнд болоод сурч боловсрох орчин нөхцөлийг энэхүү хөгжлийн төвөөрөө дамжуулан олгож байна. Хөдөлмөр халамж үйлчлэгээний газар нь өнгөрсөн 10 дугаар сард хийсэн онцлог ажлуудаа аймгийн удирдлагуудад танилцууллаа. Нарны хүүхдүүд асрамжийн газартай хамтран орхон, хонгор, шарын улс сумын зорилттой бүлгийн 150 хүүхдэд хувцас бэлэгт гартуулсан байна. Мөн зорилттой бүлгийн 50 хүүхдэд хүнсний хангамжийг сайжруулахад 1 жилийн хугацаанд сар бүр 20 мянган төгрөгийн хүнсний тусалцаа үзүүлэх эрхийн бичиг олгожээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуй нэгжид 10 сая, иргэнд 5 сая хүртэлх зээлийг олгож эхэлсэн бөгөөд цаашид 250 гаруй сая төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байгаагаас илэрхийлж байлаа. Энэ мэтчлэн өнгөрсөн 10 дугаар сард хийсэн ажлаа танилцуулсан дараагаар аймгийн засаг дарга нийт ажилтан албан хаагчдад хандан дараах зүйлийг хэлсэн юм а. Хүний хөгжлийн чиглэлээр, хүнийг одоо халамжлах чиглэлээр олон 10 төсөл хөтөлбөрүүдийг мэдээж хэрэгжүүлж явна. Хуучин байгаагийн сайжруулна, нэмэгдүүлнэ. Эдийн засаг бол хаасаагүй хүнд байгааг бүгд л мэдж байгаа. Чатандаа ярьж байгаа. Тэгэхдээ нийгмийн чиглэлийн одоо бодлого үйлчлэгээ энэ одоо газрын хамт олон та нөхдүүдээрээ дамжуулаад Дархан хотынхоо зорилтод яг энэ одоо халамж авах ёстой хөгжлөгдсөн эрхтэй энэ улсуудаа бол цаг хугацаанд нь тэр бол тэтгэврт итгэмжийг өгч явнаа. Энэ бол одоо аймгийн засаг даргын хамгийн нэгдүгээрт байж идэг томоохон одоо бодлого зорилт бол энэ. Би буруу санаагүй бол энэ халамж 7.8 тэрбум төгрөгөө бид нар бараг өгдөг. Аймгийн маань орлогын 40 гаруй хувь бол энэ халамж үйлчлэгээд явдаг. Энэ улсуудад зорилттой бүлгүүдэд явагддаг юм аа. Нийгмийн одоо халамжийн чигтээ бүх үйл ажиллагаа танай байгууллагаар дамжиж явж энэ Дархан хотод хэрэгжиж байгаа гэж ингэж боддог. Энэ ч утгаараа та нөхдүүд нэгэн одоо чухал албыг хашиж байгаа. Ядарсан, зүдэрсэн, нийгэмшиж чадаагүй, арга хэрэггүй, залуу халуун наснда алдаж эндсэн эргээд нийгэмших гэж одоо амьдралын төлөө зүтгэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй гэх мэтлэн нийгмийн амьдралын хамгийн эмзэг бүлгүүдтэй энэ хүмүүс хамгийн түрүүнд та нөхдүүдтэй уулзаж та нөхдүүдийн одоо сэтгэл санаанаас тэр хүмүүсийн хувь заяа шийдэгдэх. Хүн суртал гаргаад хүнийг ойлгохгүй мэдээж одоо ийм доод төвшөнд амьдарч байгаа чи өмссөн зүйлсэн мөнгө зүснээс нь ахгуулаад хүнийг гадуурхсан ялгамжилсан ийм нөхцөл байдлыг та нөхдүүд битгий гаргаарай. Та нөхдүүд ийм байдалтай хандаад эхлэх юм бол тэр хүн эргээд хамгийн ихнийхээ одоо цохилтыг та нөхдүүдийн цаана одоо энэ харилцаанаас авна.
Тийм учраас төрийн үйлчилгээг, халамжийн үйлчилгээг явуулж байгаа та нөхдүүд хамгийн хүнлэг, хамгийн инэрэнгүй одоо байх ёстой. Зээнхүү аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газар цаашид зулзын голд байрладаг гүнд амралтыг их засварт оруулах, ахмад насны нийгмийн хамгааллыг сайжруулж, өндөр насны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх төв байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн чанар хүртээмжийг сайжруулж, ажил үйлдэлийг багасган, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа гэлээ.